Та нэг цаг хугацааны машин байлаа гэж бодъё. Тэгээд 2010 он руу буцах боломжтой байлаа гэж төсөөлөе. Та өөртөө юу гэж хэлмээр байсан? Юу заах байсан? Одоо нэг бүтэн 7 хоног өөртөө өнгөрүүлэх боломжтой. Тэгээд жоохон бэлтгэл ажил хийн. Ямар ном авч явах юм? Ямар кино үзүүлэх юм? Ямар контент, ямар ойлголтоо дамжуулах юм? Юунаас анхааруулах юм бэ? Нэг сая бодсон. Тэгээ өнгөрсөн 5-10 жилийн хугацаанд нэлээд олон юм сурсан. Бас нэлээд олон хүмүүстэй уулзсан, ярилцсан. Одоо би зарим хэсгүүд дээр тодорхой хэмжээний амжилтаа явж байгаа болохоор зөвлөгөө авдаг. Тэгээд ямар төрлийн хүмүүстэй уулзсан бэ гэх юм бол хандлт авахын тулд контент хийдэг. Гэхдээ контент нь хизээж хандлт авдаггүй. Мөнгөний төлөө ингээд тултал нь гүйдэг. Ихэвчлэн ерөөсөн мөнгөтэй болдоггүй. Мөнгөтэй болсон нь мөнгө тэр хүмүүсийг ингээд эвддэг. Өөр ээж нэртэй бас уулздаг. Хүүхдүүдийн талаар ингээд зөвлөгөө авдаг. Би одоо бүх юм ингээ хангаж өглөө, бүх юм бэлдэж өглөө. Тэгээд над шиг зовлонтой өсөхгүй байгаасаа хүмүүжүүлсэн. Гэснээр одоо амар залхуу болчлаа. Яах ёстой юм бэ гэдэг. Ном бичиж эхэлж байгаа хүмүүстэй уулзсан. Тэгээд яагаад ном бичиж байгаа юм бэ гэх юм бол ном зарахын төлөө бичдэг. Тэгээд би энэгээр юу хэлэх гээд байна гэх юм бол нөгөө зориг нь ариун биш юм бол хүсэл мөрөөдөл нь ариун биш юм бол тэгээ ариун биш байна гэдэг чинь нөгөө байгалийн хууль дүрмийг зөрчиж байгаа гэсэн үг. Тэгээд тэр байгаль ертөнц дэлхийн хуулийг зөрнө гэдэг чинь цаана жишээлбэл одоо бурхан эсвэл та хэдийн тавилан бидний карма биднэрт нөгөө хүссэн юмыг чинь өгөхгүй байхгүй. Тэгээд энэ бол хаасаагүй. Тэгээд та хэдийн дунд бас нөгөө The Secret гэсэн ном уншсан хүмүүс байгаа. Алхимч The Alchemist гэсэн номыг уншсан байж магадгүй. Өөр янз бүрийн манифестинг гэх мэт шин юм уншсан байж магадгүй. Тэн дотор бас тодорхой хэмжээний үнэн байгаа. Тэгээ геополитик би бас эндээс нэлээд олон юм сурч байгаа. Тийм ээ. Одоо миний дуртай сэдвүүл хальт нэг орцгой. Тийм. Одоо Зеленский юу хэлж байна гэх юм бол Донбасс Оросуудад өгөхгүй. Хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм. Гэхдээ энэ их тайвны хэлцэл дээр бид нэр тодорхой хэмжээнд урагшилсан. За тэгсэн чинь Трамп ямар хариу өгсөн бэ гэх юм бол Украин тэр талбай нутгаа элидийн алдсан байгаа шүү. Тэр бол худлаа. Украинчууд одоо Зеленский юу хэлж байгаа юм бэ гэх юм бол улсын иргэдүүдээс санал хураалт авах хэрэггүй. Тэгээ Донбассыг Оросуудад өгөх үгүй юу? Сонгуул явуулах уу гэсэн чинь нөө хэрэггүй. Газар нутгаасаа юу ч өгөхгүй. Тэгээ ингээ харах юм бол Украинчууд Зеленскийг сонгосон, Зеленский их тайван амлсан, Оросуудад эвтэй найртай байна гэд. Гэхдээ тэрний дагуу ерөөсөө яваагүй. Юу хүссэн бэ гэх юм бол Америкчуудад итгээд, Европчуудад итгээд, НАТО-гийнхэнд итгээд, Эстония, Кая Каллас, Урсула фон дер Лайен гэх мэт хүмүүстэй итгээд тэгээ юу хийсэн бэ гэх юм бол тэдний захиалгаар Оросуудтай алцаад эхэлсэн. За тэгээд тэрний зорилго юу байсан бэ гэх юм бол Украиныг ашиглаад Оросыг задлах, хүчгүй болгох, сул болгох. Тэгээд үр дүнгийн одоо хар. Яг гэх юм бол хүсэл нь зорилго нь ерөөсө ариун байгаагүй те. Нэмээ хэлэхэд Европын холбоо яагаад үүссэн бэ? Америкийн нөгөө талд нэг том жинтэй гүрэн бий болох гэж бий болсон шүү дээ. За тэгээд буруу хүмүүсээ томилсон. Хүсэл нь бас ариун байгаагүй. Тэгэл ер нь бол нөгөө on the surface level зүгээр будгаараа дотор заслаа айгу хайнт хийсэн л те. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Шгүү дээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Ямар сонсож байна? Солиотой гац дээ. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хоригдлол үүсгээд өрөнгө хийгээд ирсэн. Амар хэцүү байсан.
Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнөөс салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. Чи адилхан ийм өвчнөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд үзье. Дотор заслаа айгу хайнт хийсэн л дээ. Тийм ээ. Нэг валют гаргасан. Нэг холбоо болгосон. Ер нь ингээд холоос ингээд харах юм бол Америкт айгу төстэй. Тэ Америкийн нэгдсэн улстай адилхан, Америкийн Европын улстай адилхан. Гэхдээ суурин шалгуур. За тэгээд нэмээ хэлэхэд Европын холбоо ямар төрлийн хүмүүс нь үүсгэн байгуулсан бэ гэх юм бол тэ энэ доор байгаа энэ амьдралаараа туршигдсан ертөнц дотор өөрийнхөө замаа амжилтад тавьж чадсан хүмүүс үү? Эсвэл нэг хөнгөн ариун биш байсан ч тэр алтан тушаал дээр хүрдэг хүмүүсээр яатсан мó гэх юм бол та хэд доор харж байна те. Дээр баахан костюм зангаа зүүцсэн. Тэгээ хамгийн сүүлийнхэн Дональд Трамп өстэй. Дональд Трамп гэхдээ жоохон өөр. Яг гэх юм бол цаад чинь хувийн хөвшил өөрийнхөө карьераа Америкийн номер 1 ТV шоу янз бүрийн амжилтын замаар явсан болохоор ямар замаар явах ёстой юм бэ? Ер нь бол Дональд Трамп тэрийг гадарлаж байгаа. Бусд нь гэхдээ тэрийг яг сайн мэдэхгүй байна. Мэдхгүй байгаах тий. Тэгээ таад бас янз бүрийн ингэ нам мамын гişүүнт уулзж исэн баха. Тий насаараа цүнх баригч хийсэн. Өндөр амжилтны ерөөс хүрдгүү нэг агентлаг дотор нэг жижигхэн дарга болдог. Тэр хүмүүстэй ингээ ярихаараа тий яг нэг ариун хүнтэй ерөөс суух нэг ариун хүсэл бодолтой хүний урд ерөөс суухгүй байгаа. Ярьж байгаа юм нь хоосон суур үндэслэл байхгүй. Яг гэх юм бол тэр хүний үзэл бодол бодит амьдрал дээр туршигтаагүй. Шалгуур бодтой хангаагүй. Тэ. Тэгээд Европын холбоо бас нэмээд юу үсчихсэн бэ гэх юм бол дэлхийн номер 2 ядаж байх. За. Тэгээд хинтээ алцаад эхэлсэн бэ гэх юм бол Оростой алцаад эхэлсэн. Дараа нь одоо бүр Хятадуудаа алцаад эхэлж байгаа. Одоо эдгээр юу бодож байгаа юм бэ гэх юм бол Оросыг дарж иж бид нэр ялна. Тэгээд дэмжигчин цаана зөндөө номер 1 хин байсан бэ гэх юм бол Neocons. Neocons Америкийн нэг улс төрийн бүлэг. За тэгээ яг нэг нам гэж юус хэлж болохгүй. Яг гэх юм бол Америкийн ардчилсан нам дотор ч гэсэн юм хүмүүс байгаа. Тэгээ Republican нам дотор ч гэсэн юм байгаа. Тэгээ Америкийн улс төрийг ингээ харах юм бол заяа. Нэг юм айгуу тодорхой. Америкийн 2 их хурл дотор, их хурл Конгресс дотор, Сенат дотор заяа. Нууцаар сонгуул явуулаад тийм эрэхтэй байсан бол заяа. Тэгээд Дональд Трампыг огцруулах уу үгүй юу гэд сонголт өгөөд тэгээ гишүүдийн нэр нь задрахгүй юм бол тийм нууцаар хууль батлах боломж байсан юм бол Америкийн их хурл дотор хоёулын дээр Сенат дотор ч Конгресс дотор ч миний таамагаар гишүүдүүдийн 60% нь юу сонгох юм бэ гэх юм бол Америкийг тий шинэ өдөрлөгтэй болох Дональд Трампыг огцруулах. Тэгээ улсаа тэгэд цаана зорилго нь юу юм бэ гэх юм бол Америк улс номер 1 Америк улс өргөжлүүлээд дэлхийг өдөрдөх ёстой. Тэгээ тэр хүсэл нь бас ариун биш болохоор бүтлгүүд нь те. Тэгээ тэдний төлөөлөгч юм бэ гэх юм бол Джон Болтон. Тэгээ Украины тухай юу ярьж байгаа юм бэ хэдүүлээ сонсцгоо. I think this is advice from a friend. I think they need to lower their draft age. За ер нь бол найзын найрсаг зөвлөгөө шүү. Украинчууд юу гэх ёстой юм бэ гэх юм бол 25 to 18. Цэргийн татлагыг тэг хүчээр цэргүүдийг албаар татж байгаа штэ. 25 наснаас 18 буулгах ёстой. To get more manpower on the battlefield and to make sure that the country as a whole is bearing the burden of this war equally. Тэгээд яагаад их ёстой юм бэ гэх юм бол Украин улс ер нь бол энэ дайны дарамт тэг ачаалыг жигт даах ёстой. Тэгээд тэр 40-оос 25 настай хүмүүс одоо дааж байгаа. Дийлхэн даасаар агаад нас орсон эсвэл гимтсэн. Одоо дайн эхэлж явах үедээ 14 настай байсан хүүхдүүд одоо 18 нас хүрч байгаа. Тэднийг одоо бас юм даалгах ёстой гинэ. Мэдрэл муутай ийм хүмүүс те. Тэгээ ийм хүмүүсийг томилно гэдэг чинь амар аюултай. Тэгээ миний контентс та зүгээр юу авмаар байна гэх юм бол одоо зүгээр ингээд олон улсын мэдээ ерөөсөө биш ээ.
Тэгээ энэ зорилго юу юм бэ гэх юм бол хэдүүлээ хамтдаа жоохон ухамсараар нэмий ойлголтуудаа хамаагүй тунгалаг ариун болгоё. Тэгээ дараагийн сонгуульт дээр бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлчихье. Тэгэхгүй бол хэдүүлээ энэ Кая Калаш хүмүүстэй дуусах байхгүй. Тэгээд Kaya Kallas дахиад сонин сод юм хэлсэн сонсцгоо. Ministers were clear that any peace deal must include strong security guarantees as өөрийнхөө бичсэн үйлдвэрээ уншиж чадахгүй. Ukraine has been pressured into giving up NATO. These За. Тэгээ одоо бид нар юу хийх ёстой юм бэ гэх юм бол аюулгүй байдлын баталгаагаар Украиныг хангах ёстой. Яг гэвэл Украин одоо юу худлаа болцсон бэ гэх юм бол НАТО-гийн гишүүн болох нь худлаа болцсон. За. Украин НАТО-гийн гишүүн болох ч ийсэн эдгээр Украиныг НАТО-гийн гишүүн болох гэж чичирсэн. Одоо юу болж байна гэх юм бол НАТО дуусч байгаа. Дахиад энэ дүрм. Ариун үйлдэл хийгээгүй үр дүн бас ариун биш ээ. Will be the only safeguard capable of stopping Russia from re-invading. The EU will do its part, including with training and defense industry support. Тэгээ харахаар энэ Kaya Kallas-ын энерги жоохон буурж эхэлж байна, тийм ээ. Тэгээд Kaya Kallas-ын үг дуусаагүй. And finally, on issue of territorial concessions. За тэгээд талбай нутгаа өгөх талаар. Энэ дээр зүгээр нөгөө бидний түүхийг зүгээр яриад өгч заяа. Чингис хааны үеэр бид нар тэ хятадлууд дайрсан, тэ араб хэсглүүд дайрсан, Ирак, Месопотамиа тэр хэсэгтэй. Тэгээд Kaya Kallas улс төрч тухайн үед байсан бол тэ монголчуудад Иракийг өгч болохгүй. Яг гэвэл монголчууд төрүүлээд дайрсан. Гэхдээ монголчууд ялч исэн байхгүй. Иракчуудыг ингээ устгасан. Тэ. Ukraine can decide the terms of any deal, but we all know that Donbas isn't Putin's endgame. If he gets it, he will want more. Тэгээд Путин Донбас өгчих юм бол энэс илүү юм өснө. Тийм дараа нь дахиад энэ. Тэгээ Kaya Kallas ямар ойлголтойгаа юм бэ гэх юм бол буруу замаар явсан, буруу боловсралтай энэ хүний ярьж байгаа ёс суртахуун аргумент, логик ер нь бол бодит ертөнцөөс гаралтай ерөөсөө биш. Яаж ярьж байгаа юм бэ гэх юм бол нэг цэцэрлэгийн хүүхэд буюу цэцэрлэгийн багш шиг тий шодрог биш сайн муу өөр хүүхдийг ингээ алгадах нь муу дараа ингээл нэг амар infantile нэл хүүхдийн дүрмтэй. За дараагийн Эстонягаас гаралтай улс төрч одоо Европын холбооны гишүүн болсон. Юу ярьж байгааг сонсцгоо. Today we'll discuss as well about China. За хэдүүлээ өнөөдөр бас юуны тухай ярьсан бэ гэх юм бол Хятадын талаар ярьсан. The council. I was in China a month ago and I say very clearly. За тэгээ би саяхан нэг сарын өмнө Хятад руу явсан. Тэгээ нэг юм тодорхой хэлье. That the Russian aggression against Ukraine is an existential problem for Europe as well. За тэгээ Оросууд энэ Украин руу дайрч байгаа нь тэ бас Европын томоохон асуудал. And we can discuss about the relations between European Union and China. Тэгээ хэдүүлээ бас юу ярих хэвээр ярих боломжтой юм бэ гэх юм бол Европын холбоо Хятад улсын харилцааг ярих хэвээр. But if the existential threat is there and China is the main enabler. За тэгээд энэ Оросын аюул ингээ байсаар байгаа юм бол тэгээд араас нь энэ Хятадууд дэмжсээр байгаа юм бол For Russia to wage the war, so first of all we need to deal with that. Тэгээд тийм учраас тэрийг хэдүүлээ эхлэх цэгцлэх хэвээр. За энэ хүн юу ярьж байна гэх юм бол Европын холбоо Хятадын асуудлыг цэгцлэх хэвээр. Энэ хүн хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Эстон улсаас гаралтай. Иргэний тоо хэд юм бэ гэх юм бол сая 300 иргэнтэй. Монгол улсаас жижигхэн. Тэгээ энэ дахиад улс төр юм гадаад харилцааны томоохон дүрмийг ингээд зөрчиж байгаа заяа. Тэгээ хэдүүлээ төсөөлөө үзчих юм. Монгол улс нэг томоохон холбооны гишүүн байлаа гэж бодъё заяа. Тэгсэн чинь манай Монгол улсын нэг их хурлын гишүүн, нэг хорооны дарга, эсвэл нэг сайд тий энэ хятадуудын бомб дээр гарч байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Тий. Энэ хятадууд хамтраад Оросуудаа хувилдаад Монголын улс төр тий далайн тээвэр олон улсын худалдаа гих мэт чинь дээр ерөөдөө томоохон сатаа болж байгаа.
Нэмээд монголчууд буддизмын шашны үндсэлтэй тэгээд ер нь бол яагаад Далай ламыг дахиад оруулж ирж болдгүй юм бэ гэх мэт шиг ингээ яриад эхлэх юм бол юу болох юм те. Бүр ингээ Европын холбоо юу хийгээд байна гэх юм бол ийм жарааха улсын нэг ямар ч туршлагагүй хүнийг дэлхийн тайзнаар авчиж байгаа. За. Тэгээ дайны хувьд нөгөө Украин Киев хотод тий одоо хаасайгүй юмнууд гараад ирсэн байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол нөгөө цахилгаан станцууд нь байхгүй. Тэгээд украинчууд бас нөгөө Зеленскигаас болж байгаа тий тэнд байгаа хүмүүсээс бас болж байгаа ямар тактик стратегиэр явж байгаа юм бэ гэх юм бол тий атмын зэвсгийн онгоцны буудал гэх мэт чинь цэргийн баазлууд дайрыг тэгсэн чинь харгис хариу ирсэн. Оросын газ нефт боловсруулалт үйлдвэрүүд лөө дайрыг эргүүлээд юу болсон бэ гэх юм бол тэрний газ нефт тээвэрлдэг дэд бүтц нь алга болсон. Оросын цахилгаан дамжуулах дэд бүтц цахилгаан станцуудыг бөмбөгдий. Гэсэн чинь Украины цахилгаан станцууд нь алга болсон. Одоо хар тэнгис хар далайгийн тэр хаваар усан онгоц бомбтуудыг украинчууд бөмбөгдөж байгаа. Тэгээд хариу нь юу гарч ирэх юм бэ гэх юм бол ойлгомжтой. Оросууд Одесса аваад украинчуудыг нөгөө юунаас тасна хар тэнгисээс. За тэгээд Зеленскийг сонсоо. Фактично зараз в Україні немає жодної живої електростанції, яка б не За үнэн байдал хэлцгээе. Украинд ганц тий хэвийн ажиллаж байгаа цахилгаан станц байхгүй. Бүгдийг нь Оросууд тий бомбөгдсөн саботажлсан. страждала від російських ударів. Але ми боремось. Гэхдээ бид нэр тэмцэж байгаа. Ми боремось, відновлюємо, Бид нэр сэргэн засж байгаа бид нэр ажиллаж працюємо, повертаємо бид нэр гэрлээ буцаагаад авчиж байгаа тий одоо нэг гэрэлтэй ингээд тэмцэж байгаа цахилгаан эрчим хүчтэй тэмцэж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд дунджаар Киев хотод 16 цаг тог тасарсан. Өвлийн хүнд. людям світло, повертаємо життя. Тэгэхээр бид нэр ингээд амьдралыг буцаагаад хэвийн болох гэж хичээж байгаа энэ бол маш том асуудал. Як можемо. Це складний, дуже складний процес. Тэгэхээр Европын газрын зураг та хараарай. 2015 оны газрын зураг заяа. Тэгээ юу үзүүлж байгаа юм бэ гэвэл нэг бол эрх барьж байгаа. Нэг бол засгийн газрыг дэмжиж байгаа. Нэг бол ард түмнээс ингээд санал асуулт авах юм бол ард түмэнд дэмжиж байгаа. Ямар нам дэмжиж байгаа юм бэ гэх юм бол нөгөө барууны үзэл бодолтой нам. Одоо нөгөө Western, Америк, Европ либерал үзэл бодолтой биш. Нөгөө консерватив, тэ? Нөгөө Republican, нөгөө Marine Le Pen, AFD, Виктор Орбан гэх мэтчлэн. Тэ? Норвег, Финляндд, Польш, тэ? Чех, Унгар, Швейцарт ерөнхий консерватив засгийн газрууд ирэх барьж ирсэн. Хоёрдугаар байранд явж ирсэн бол тий Швед, Денмарк, Австри, Франц. За. Тэгээд одоо юу болж байна гэх юм бол цаг хугацаа 10 жилээр ингээ урагшлууллаа гэж бодоход тий одоо юу болж байна тий ард түмнээс ингээ санал асуултаараа тэргүүлж байгаа Норвег, Герман, Австри, Франц, Их Британь, Польш, тий Унгар угаасаа тий Итали, Спанера болог байна тий гэхдээ цаг хугацааны ирнэ. За тэгээд ингээд цаг хугацаа ингээд урагшаа явуулсараад энэ консерватив намууд Европыг буцаагаад авчнаа. Тэгээд консерватив нам юуны төлөө тэмцдэг юм бэ гэх юм бол эрх чөлөө тий ард түмний хүслийг биелүүлээ одоо популист шүү дээ тий. Популист гэдэг чинь муу биш байхгүй юу? Популист гэдэг чинь ард түмний дунд popular байгаа юмыг дэмжиж байгаа гэсэн үг. За тэгээ Европын холбоо бас илүү хүчтэй болохын тулд өрсөлдөгчөө дарахын тулд юу хийсэн бэ гэх юм бол Украиныг дэмжиж дайныг эхлүүлсэн. Тэгээд Европын холбоо тэрнээс болж хүчгүй болж байгаа. Улам харгас болж байна. Тэгээ одоо удахгүй бутарна. Герман улс бас яг адилхан Оросыг торгохын тулд газ нефтэ худалдаж авах болсон. Одоо юу болж байна гэх юм бол Оросууд тэр сорилтыг аваад дахиад газын хоолой дэд бүтц ерөнхийдөө хэдэдлөө гих мэт шин энэтхэг иш тишээ ингээ юм зараад илүү хүчрэхийг илүү хараат бус эдийн засагтай болсон. Европ харин яг эсрэг үр дүндээ хүрсэн
Тэ. Их Британий тухай бүр ярихаж байлээ. Тэгээд буцаагаад энэ видеоны ихэндээ тэ цаг хугацааны машин байсан бол би бол нэг 3-4 ном буцаагаад аваа явна. Тэгээ би өөртөө юу ч хэлэх юм бэ гэх юм бол өдрөө тэ чи юмны араас ингэ чичрээд явах юм бол тэр хүссэн үр дүн чинь ирэхгүй. Чиний хүсэл нь ариун биш юм бол үр дүндээ хүрсэн ч амар аюултай. Чи одоо мөнгөний араас тэр чи зөвхөн мөнгөний араас явчих юм бол чи өөрөө мөнгөнд бэлэн биш юм бол тэр мөнгө чамайг эвдэн сүрүүлнэ. Чи алдартай болохын тулд тэ контент хийн тэ инфлюенсер болохын тулд инфлюенсер болсон хүнтэй таад уулзч үзэх юм бол уулзах юм ихэд хэрэггүй тэ яа тэгээд чиний дуудлага чиний алсын хараа чиний алтан гац ариун байж ич чи өссөн газартаа хөссөн үр дүндээ тэгээд чи бас хамт очно тэр эцсийн зорилготой тэр үр дүндээ ариун бус хүрэх юм бол чи сүнсөө орхиод чиний нэг сүнсгүй хөлбөр тэндээ очно тэгээд ер нь бол яах гэж тийм хийсэн юм бэ яагаад гэх юм бол тэр 2010 он 15 оны Идрэт тэгвэл аль хэдийн байхгүй болсон тэ 2025 оны Идрэт эсвэл одоо чиний хөлбөр байхгүй өгцөн тэ бузартсан сүнсээ худалдагдсан тийм юм болж магадгүй шүү тэ яг хөө зүгээр санал бодлоо хуваалцсан тэгээд та бас ариун замаар явж байгаа хүмүүсийг сонгуул дээр сонгоорой та бас өөрөө ариун замаар яваарай бити сүнсээ орхиорой тэгээд юм өсөж болно юм үр дүнний араас нь явж болно гэхдээ зам нь ариун байх ёстой арга нь ариун байх ёстой тэгээд та хэдийн зүрх сэтгэл тэр зорилготой хүрсэн ч ариун үлдэх ёстой шүү за бай мөнгөний зовлонгоос салах амархан биш амар хэцүү гэхдээ хамгийн үр дүнтэй хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад гэх юм бол энийг танаа чиний амьдрал чинийх болно за энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хөв хүний сургалт контент явуулж байгаа. Эний тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оруулсан байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө хөвчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайланыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.